би байрсаар илэрхийлсэн. Тэгээ манай намаас одоо мэдээлэл хийж ийн гэсэн. Тэгээ бидэрт хэлээгүй, би мэдээгүй ямар мэдээлэл хийх гэж байгааг нь манай нам чи зөвлөл байхгүй шүү дээ. Тэгээ би өдөр бас хэвлэлийнхэнд хэлжсэн. Хэлц хэсгийн дэмжиж явна. Тэ? Тэрийг бол дэмжиж байгаа. Мэдээж хилцэх хугацаанд ажлын хэсэг байгуулна. Тийм ээ. Хуульчин батлагдахаас өмнө зөндөө ажилтаа шүү дээ. Тэгэхээр тэр ажлын хэсэг дээрээ өөрсдөө одоо засах, сайжруулах, хасах энэ боломжууд нь улсын их хурлын гишүүд бидэрт байж байгаа учраас хэлц хэсгийн дэмжиж яалагдаг байна. Тэр дагавууч өнөөдөр дэмжиж явсан. Тэгвэл нам бол ингээд 100% шийдвэр хүрээгүй юм байна шүү дээ өчтөр тий. Тийм хүрээгүй шүү дээ. Тэр талаар ярилцаагүй. Тийм. Атадар даргаыг нэг шүүхтгсэн гэсэн. Тэрийг өгөө болцсон хэсэг хараад байж шин. Тийм. Одоо ойлголцсон юм уу? Үгүй. Одоо яршиг гэж бодоод орхичлоо. Тийм. Яг зүгээр өөрөө бол миний ард нэг хүн байгаа, захиалагч нь байгаа, тэр чин жүжигч юм гэдэг. Тэрийг өөрөө зарлчих байлгүй гэл хүлээг хэлж байна. Тэгээ би бас өөрөө ардаа хин байгаагаа бас мэдээд авчмаар байгаа. За Америк гишүүний хувьд болохоор манай намын юун дээр одоо энэ хуулийг эсэргүүцээ дэмжихгүй гэсэн. Тийм шахалт үзүүлсэн юм шиг үлээ. Тийм. Гэхдээ надад бол тийм байхгүй. Одоо намын бодлогоос өглөө гэсэн ямар асуудал үүсэх ярилцах болов. Бодлогоо яриаггүй гэж тийм асуудал үүсэхгүй байх л та. Тийм ээ. Эхлээд ярилцах хэрэгтэй байх. Тэрнийхээ дараа зурж өгнөгүй юу гэдгийг бас ярих хэрэгтэй байх. Танай намын хувьд болохоор хариуцлагын асуудлыг Батболд гишүүнээр ярих байхаа. Гэтэ энэ бол нам ярихгүй хяналтын ороо шийднэ гэж ярьжсэн. Тэгэхээр тантай холбоотой нь 789-ний орчмын гомдол хяналтын ороонд ирсэн юм шиг байх юм гэж ярьжсэн. Тэгэхээр энэ талаар тайлбар авъяач гэдэг юм уу? Тийм юм болсон уу? Байхгүй, тийм байхгүй. Тийм ер нь сүүлийн үед нам дотор зохион байгуулагдаад байгаа зүйлүүд маань дандаа нөгөө одоо өөрсдөө бол дүрм ярих дуртай. Тэр дүрмийнхаа эсрэг юмнууд ч бас яваад л байнга л тийм юм яваад. Тэгсэн мөртлөө өөрсдөө дүрм яриад ийм л сонин тогтолцоотой болчиход байгаа. Тэгээ энэний эсрэг л яваад байгаа би. Та түр хардсны гэдээсэн чинь нөгөө шүүхэд өгчөөс нь бил ер нь. Уу яг одоо дахиад хэд дахин ингэж гүтгэх нь үү те. Тэрийг жоохон харж илээ. Тэгээ бас ажил амжихгүй шүү дээ. Чи юм бас шүүх цагдаа гэдэг ингээ явж явах боломж алга. Таныг ч бас одоо миний сүүлд тавьчулагдаж орж ирсэн гişүүд гэдэг шүү. Би сүүлдээс нэг мэдээг л дээ. Тий. Сүүл байсан юм шиг. Ер нь гишүүнийг эргүүлэн татах одоо хэлцэгтэй явах нь шүү дээ. Анхны бол эцсийн хэлэлцүүлэгтэр нэлээд бас өөрчлөлт оруулах боломж бүрдэн. Ер нь та энэ хуулийг бүхэлд нь зарчмын хувьд дэмжиж байгаа гэж ойлголоо. Юу гэ? Одоо эргүүлэн татах Ер нь бол байх л ёстой шүү дээ. Энэ шүүн хууль дээр ч байж байгаа, их хурлын хууль дээр ч гэсэн байж л байгаа шүү дээ. Улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татах асуудлууд бол байж л байгаа. Тэрийг өшөө яг хоо тодорхой болгоё л гэж байгаа юм шиг байна. Миний байр суурь бол би хэлээд байгаа нь ёс зүйн асуудлыг ингэж хавтгаад нь орхих юм бол асуудалтай зүйл болно. Энийг тодорхой болгох ёстой гэдэг дээр л байгаа. Хоёрдугаар гэх юм бол яг жагсаалтын гишүүн гэдэг утгаар нь одоо намын байгууллагаас ч юм уу те намын удирдах байгууллагаас гэдэг юм. Ингэж оруулж ирвэл болохгүй гэдэг байр суурин дээр байна. Тэгээ ажлын хэсэгт мэдээж саналуудаа өргөж өгнө. Ажлын хэсэг байгуулагдах байх гэхээр саналуудаа өгнө. Энэ яг том намуудын хувьд ойлгохгүй ч магадгүй одоо манайх ч гэсэн одоо Монгол ардын нам орчилсан намаас одоо дараагийнх нь гэвэл одоо манай намыг хэлэх бах. Манайх бас гишүүнчлэлээр ч гэсэн харьцангуй өндөр түвшинд явж байгаа гэж ойлгож байгаа. Монгол ардын нам орчилсан намынхан бол энийг зовлонгийн бол ойлгохгүй ч магадгүй. Ягаад гэвэл төлөвлөлийн төв байгуулах нь маш олон гишүүдээс бүрддэг. Тийм ээ одоо хинээс хараад биш өөртөө ажиллаж чаддаг юм улсууд. Гэтэл 3 дахь одоо нам болох манай намын хувьд одоо гэр бүлийн нам болчих гээд байна шүү дээ. Энэ эсрэг яваад байгаа шүү дээ бич. Тэгэхээр энэ төвшөнд хүрээд ирвэл яах вэ гэдэг асуулт. Тийм ээ. Одоо манайхаас баг гишүүнчлэлтэй гэдэг юм уу те. Одоо төлөвлөлийн төв байгуулах нь цөөхөн гишүүнтэй байх юм бол айгүй хэцүү байдалд хүрнэ. Тийм ээ. Хин нэг одоо тамгаа кармалаад явж байгаа дарга нь тийм ээ одоо их хурлын гишүүн тухайн намаас их хурлын гишүүнтэй болцсон байлаа гэхэд тийм ээ за энийг болёо гээл зөвхнөөсөө тамгаа гаргаж дарчаад идэг болчвол айгүй хэцүү байдалтай бол. Одоо танай намын хуралчин 20 дор болохоор лөө. Тийм Батбат дотор гишүүний зарласан хурал нь 4 сарын 26-нд болно. Тийм. Манай нам хурлаа хийсэн шүү дээ. Онцгой хурлаа хийсэн. Тийм онцгой хурлынхаа шийдвэрийг дээчүүхэд гардуулаад өгсөн. Одоо шүү дээчүүх бол хянаж байгаа бах. Тэгээд аль нэг талдаа нэг шийдвэр гаргах бах. Тэгээ манай онцгой хурлд бол одоо 462 тийм ээ анхан болон дунд чатны
одоо нийт гишүүдийн хурал болсон гэсэн гишүүн оролцоод тийм. Одоо яг хоо Батбаяр гэдэг хүний одоо зарлж байгаа хуралд бол миний сонссноор нэг 182 гишүүн оролцох юм шиг байна лээ. За тэндээсээ нэг 120-ын багцалцсан юм уу да. Би зүгээр тэгж хараад та. 80 үндэсний орооны гишүүн байгаа гэж байгаа. Тэдний бас танихгүй. Нийслэлийн намын орооноос 9 квот гэсэн гэж байгаа. За тэгээд харьяа байгууллагууд гэдэг эмэгтэйчүүд ахмад тийм ээ залуучууд гэдэг 10 гаруй гэдэг 30 за нийлээд нэг 120 түнийг багцалчаад тэрүүгээрээ хурал хийнэ гэж байгаа шиг байна. За орон нутгийн анхан шатны байгууллагууд дүүргийн намын байгууллагууд байгаа шүү дээ. Эндээс ерөөсөө 2-2 төлөөлөгч аавна гэсэн. За ийм одоо төлөөлөлөө хангаж чадаагүй их хурал гэж байж болохгүй хаа гэж бодож байна.